Оо, над дээр чи ирсэн байна. Дуусны нарахаар нэг дуугийн дуулмаа санагдаад байна. Хүн явж хүмүүсээр мэдчихээ үгүй юу? Анхуул шуван дээр чинь 10 жилийн нэг байсан шүү дээ. Орныхаа хажууд ихтэй тавьчихдаг. Тий. Одоо ганц би залуугийн Ер нь яг тавилцуулах юм хэлэх байна. Би л өгс цогт шүү дээ. Лам зүрхэнд үлдсэн байдаг шүү дээ. Болох гэдэг нь байна. Олонний танилын онцгой гэрээр. За сайн байцгаана уу MFTV-ийн за тэгээд олонний талын онцгой гэрээр 8 дахь дугаар маань та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Ингээд энэ удаагийн зочноор Ванди Богийн Ибогийн ирсэн байна. Яг гэрт нь ирлээ тийм ээ. олонний танилын онцгой гэрээр гэдэг шиг яг гэрт нь орж ирлээ. Ямтаа орцгой. Өдрөл ивэд идэж хамтаа Мобихом. За орцгой. Одоо мэдж байгаа. Гэхдээ мэдийг юм шиг онголго хэлсэн бас яаж харах нь вэ те? Ос удаад байна. Удаад байна. Та манай гэрт тавтаа мөрөж. Ванда Бом Ибогийн ирлээ. Хүмүүнд үзэгчтэй. Хүмүүнд үдгчтэй би ингээд үздэг нэвтрүүлгээрээ орж байгаа даа маш их баяртай байна. Бид хоёр сонсдог дуушнуудаа ярьж байгаа та маш их баяртай байна. Бид нэг оюутан байх хэвээр гарсан дуу болгоно л хийт болдог байлаа шүү дээ. Тийм ээ. За араа сууцгаагаарай. За, Би бас уух юм хийж өгье. яг зүгнээс айлд ирсэн ч юм бас эвгүй биш суугаараа гээд ингээд бас суугаад одоо дайлуулах гэдэг юм шиг байна. Жигнээс айл гэдэг нэг гэсэн юм. Ерөөсөө айлуудад Айлт нэг л очсон. Харин тийм те. Шагаах болохоор юун дээр очсон те. Нөгөө буудлын газар. Тийм, Басуу ах комплекс дээрээ. Тийм. Яг буйнахад очсон юм тэгээд сараагч лагерт байсан юм. Сараагч лагер. Сараагч ч ер нь лагер дээр л байдаг да. Тийм тийм. Би одоо гэртээ ирээгүй амар удаж байна ер нь. Тоглолтын бэлтгэлтэйгээр байрлаж гээд байрлаж boot camp гээд Нэр төв зөнгөлт хүрээлэн байж байгаа. 6 сарын 13-нд 13-нд манай тоглолт болж байгаа. сошиал пэйж та. Social pay. Өө төв зөнгөлт гэж. Social pay парк шүү дээ. тийм үү. Ваа, social pay парк дээр 6 сарын 13-нд юм биш үү? Амдуура төв зөнгөлт дээр очиж байгаа. Оо, над дээр чи ирсэн байна. Оо. За чи би нэг аяганд юм хийгээд. Ацсан баандас шүү даалах. Йоо. Дуусны нарахаар нэг дуугийн дуулмаа санагдаад байна. Шороо танаа одоо бүх дууг шүү дээ. За офшор нэр нэгсэн сонсд юм уу бүр Сонсон шүү дээ манай анда танаа бүх дуу мэдэн шүү дээ анда. сайн цаас ёс шүү. Хоёул каракад зүгээр танаа дуу дуулах юм уу? Би Ванди болоо чи Ибо болоо. Эсвэл ингээ би Ибо болоо чи Ванди болоо анда. Тэгээ дуулсан ч бол. Тэгвэл бас сэн те. Битээч тэгээ би нэг. Жигнэсээ загас үйж идэм мөнгөд тун. За би сэрээ өгнө. Хөөш хизээ Ибо юм хийж юу? Репорт Та яасан ирнэ бэлтчихлээ. Ерөнхий ийм хийц. Ийм хийсэн шүү дээ. Ямар хурдан байна. Манай шүү дээ. Энэ шараагүйгээр юм шүү. Яг айлд нь очих ийм гоё идэв. Хамж юм. Ойнаахан дотсон шүү дээ. Хичнээн сайхан тийм. Дайлуу цайлуулаад. Ностоо. Мобихом өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. За хамгийн ихний бол бид хоёр одоо өрсөлдүүлж болно, зодлогдуулж болно, ноцлогдуулж болно. Боол. Нэг бол зөв шууд гурав Аа цагаан нөгөө чим уу боол боол хаан боол. Тий, хаан боол. Чим уу боол гэж тэгсэн ч болно. А тэгж болох юм. За чи тэгвэл боол. Оо гоё штэ. Тийм гоё штэ. Чи ерөөсөө дандаа л юу байгаад байгаа юм те. Хаан болоод байгаа шүү дээ. Тэгээ шагаах өршөөж мөшөөж шүү дээ. Ингээд шууд Ингээ болно штэ. Боолын заяа Одоо штэ дур штэ. Гшон. Тэ? Доос шидэх юм уу? Ядаж дүүлэх яг зүгээр би яг шууд болсон ч болно л да. Зоос авахгүй бол би шууд. доос байхгүй байна. Яг хайчлууд аваад Хайчлууд үүсчих юм уу нэг гурваар уу? Хэдэр За гураар л үзье. Хайчлуу дав. Хайчлуу дав. За байж л та. Хайчлуу бат. Яг би зүгээр болыг 3 удаа чулуу гаргах, 3 удаа айж гаргачлаа. Дандаа нэг гоншгон жил яшиг гэж бодоод. би бас офшорыг дандаа боол болоод байгаа юм. Жохоо өрөвдөдс. Тэрнээс бол амархан юм байна логик нь. За ингээ би боол боллоо. Ер нь тэгээ боол нэг юм хийдэг юм дөө. Юм хийн штэ одоо энэ яг юм цэвэрлэн бод ядарч байгаа л одоо массаж хийлэгдэг үү? Хөдөлгөөг нь базж өгч мөгөөд. Масаж хийдэг юм байгаа. Тэргээрээ л очтой биш. Одоо ер нь бас тоглолтын бэлтгэл ажиллагаа гэртеж бас Тэр он зөвхөн өчтөр ээж нэрээ явсан онгол хаач. Цэвэрлээд Тэр чинь одоо би юу хийх вэ? За энэ нэг дүүргэд Аа сайхан ийм энийг тий. Хоёулаа одоо сайхан гоё юм ярил л да тийм ээ. Гоё хэрэг дурлаа заяа. Одоо энэ байранд ер нь хизээ оров. За бараг л 2 жил болсон юм байна дүү. Нөгөө
мөнгөө өгчөөд ингээ хүлээж агаад орсон гэх юм уу? Энэ нөгөө саяхан баригдсан юм байна те тэр үл. Тийм Шин. Тэгээ би хүлээж аваад юугаас ээжтэйгээ хамт амьдраад ер нь тусдаа гарах мөнгөө хоримтлуулж исэн гэх юм уу. Тэгээд тэгж байжгаад 2023 оны 100-100 болоод тэгээд тэрнийхээ орлого морлогыг өмнөх хоримтлуулж исэн мөнгөтэйгээ нийлүүлээд тэгээд ерөнхийдөө шууд тусдаа гараал. Одоо тэгэл амьдарч байна да. Тэгээ ер нь манай Сайхан амьдарч байна өө миний нэ сайхан биш тий. ээж ерөнхийдөө 90 очин байдаг. Би бас ээжиндээ хаяа очиж чон. Тэгээд тэр бас байнгын л аваад сурлаа. Тэгэл ерөнхийдөө ээжтэйгээл ер нь байдаг да ер нь. Манай ихчмэгч хаяа ирж хамаатны дүүнэр мөнөр хаа нэг хонор. Ер нь одоо энэ зээлээр авсан шууд тоглолтын орлого шууд Тоглолтын орлого өмнө хоримтлуулж исэн тийм мөнгө. пакет авсан юм тий. Тийм тэгэл шууд. Шууд. Ер нь жоохон сонирхол яг уу одоо энэ сонирхол сонирхолтой уу? За тэгээ болно шүү дээ. дээ. Энэ манай энэ галтогоог бол нөгөө Анун гээд газар одоо тавилгын тэгээ галтогоо өдр хийдэг газар. Ерөнхийдөө манай галтогоог хийж өгчээсэн. Манай бибэ Гэрэл хаана энэ? Тавилганы гэрэл нас чулгаа яригдах юм шүү дээ. хант. Бэлгүн гээд бибэ ахта баярлж явдаг шүү. Энэ гоё галтогоо хийж өгсөн. Бас гоё хийсэн байна. Тэгээд- Үнэтэй автсан байх шүү тий энэс. Тэгээ айгүй гоё хийж өгсөн. Тэгээ манай хөргөччиг Хийсэн байна уу? хөргөччиг халзаах авч өгсөн шүү дээ. По. Байр Энэ мясаа. болохоор астаа. Гэрэл асч мастаг хөрөгч аа. Халзаах авч өгсөн. Шинэ байранд орсон гээд ерөөгөөд мялгаж авч өгсөн. Гой хөргөч. Гоё хөрөгч шүү. Ер нь тогшдгүй энийг амьдрал дээр худлаа юм байна уу? Ерөөс тогшдгүй юм л. Би гой журтайг авъя гэж бодож гой журууч баг хэрэглэхгүй юм бэл. Ер нь гой журтайг авсан болвол Ааха. Ер нь бол халзах дэмий маа. Бас энэ бас нөгөө манай хэд үү нөгөө анууных анууны ер нь бол энэ хатантай юмнууд ер нь бүгд л тийм байна тий. За энэ ажлынх нь өрөө нөө. ажлын өрөө. Би энэ ажлын өрөө энэ гэрлэн жоохон мяалаа юм л да. Жоохон бүүдгэр орчин. Тэглэж шүү бүр эсхий орж ирж шүү тийм ээ. За энийг ясаач. Тэгээ энийг өссөч. Вау. Өөр юм бас цуглуулга. Энэ яа гоё юм бэ? Энэ өрөөнд чи бараг суугаа юм ярьчвал гоё. Энэ гоё тийхүү тийм юм шүү. Тэгээс гоё вайбтай юм шүү тий. Энэ гоё вайб. Энэ нөгөө нэг энэ шкафыг ануу хийж өгөө. Тэгээ маань энэ тавцангуудыг бүгднгийн тэмүүгээс захиалаад тэгээ бүгднгийн өөрөө нас. Тэгээ одоо ганц нэг нь яг хууларчлаа тийм. Акустик хавтай. Тийм тэгээ энийг болохоор энэ хартангуудын болохоор 100 айлаас аваад тэгээ энэ хевсээ нарантуулаас чирж голтчиж арай гэж нэг машинда чихэж авчираад Том хевсээр бүгднгийн өөрөө нас. Том хевсээр навснаа яац юм тайрцсан юм те? Хайчилсан. Одоо энэ цомогнуудын пострууд уу? 3 цомогтой. Тийм 3 цомог. Одоо дөрөвтг нь одоо нэмэгдэх гэлэж байна. Энэ нь болохоор нөгөө хөөрхөн принт шоп гэдээ байдаг шүү дээ нэг юм хэвлэлийн газар. Одоо янз бүрийн юмнууд юм аяг маяг дээр юм хийдэг. Тэр манай ангийн охин ажилладаг байхгүй юу? 10 жилийн ундрах гээд нөхөртөөгөө нийлж ажиллаулт байна. Тэгээд надаа эдрийг ингээд хийж өгч бэлгэлж ийсэн. За манайхаа энэ дуулан сетап нь байрладаг юм шиг байна. Сетап байрлалтай амар гоё компьютер тэнгүүтлээ юу танаа төхөөрөмжнүүд маань юм Тулцсан байна. микрофон. Ер нь бол студийн хэмжээнд тулцсан. Тийм тулцсан. Одоо энэ зүгээр яг хуучин ашиглаж ирсэн Apollo-гийн Monster дээр байдаг тийм саунд карт юм. Apollo-гийн. Тэгээд Turbotic-гээс би яг Turbotic-тай хамтарч байл. Та ч гэсэн Реклам нь хийжсэн л юм. Turbotic-ийн хамталтанд баярлалаа. Бас надаа яг миний сетапыг ерөнхийдөө гэж яажсэн. Гурал иш суух уу? Энийг ингээл энийг ингээл Студио аа. Энэ ямар гоё юм бэ? унтлахын өрөө нэг иймэрхүү л энэ дөө тэгээд ганцаараа тэгээд баг Энэ бол юу хөөрхөн сэп аваа явчихмаар. наа чин дотор нь бас янз бүрийн юм ер нь яг нарийн нандин юмнуудаа идэв. Орныхаа хажууд ихтэй тавьчихдаг. Тий. Одоо ганц би залуугийн Хаяа хаяа гаргаж чаддаг. Юу ээ. Би нэг юм үзүүлэхээ мартсан байна нэрээ. Би нэг Энийг сонирхоод онгойлгож болох юм боо. яах наа чи бичиг баримтнууд юмнууд байгаа. Энэ бас нэг юм юу байгаа. Ийм энэ гэдэг ингээд онгойлгочтой ингээд түлхүүрээ дотор нь нэг хоосон. Зүгээр юм нууж болох юм тийм ээ. Юм нууж болно. За Хүн хараад бол галын ор. ааха. Тэгэл Шиг балконд юм бэ? За. тийм балкон бол бай. Энэ өрөөстэй амар акустик юм. Ховто брэнд Монголиа. Уулын болон спорт хувцасны дэлгүүр. Нөгөө хоёр шагнал байгаа. Хоёр удаа триплекс Чи авсан юм уу? бит хоёр авч ирсэн. Би нэг нь би авч ирсэн. Өчөөс хүнд юм биш үү? Алтан бүрмэл гэдэг байна шүү дээ. Алтан. Алтан бүрмэл юм уу? Тийм энэ болохоор нөгөө Android дутуу үнэлэгдсэн тийм нөгөө юуны шагнал байхгүй. Аваарцсан. Аваарч чад авсан энийг дутуу. би авсан. Би гэхдээ яа тэрэн зүгээр нэр дэвчиж гэж бодсон гэхээр хайрын дуу дуулдаг тэгснэ хипхоп төр ерөөсөө
энэ хоёр нөлөмдөн штэ гэж юусоо хүмүүс нэг аим үнэлдэг байхгүй. Тэнгүүтэн зөөр дутуу үнэлэгдсэн дэр нэр дэвшсэн чи харин манай сонсогч нар чи амар хүчтэй мессеж санал нь бүр амар их явцсан. Тэнгүүтлээ тэгээ манайраа явцсан авч исэн. Нөгөөт нь болохоор best of best гэдэг 2023. Ванде авсан. Ванде болохоор 10 би авчихсан. 10 би авчихсан. Тэгээ нөгөөт нь болохоор best of best. Тэгээ мань танилцуулахад энэ нэг өдөрлөгтэй машин байгаа зү. Тийм байна тэр дээр. Нам харагдаж байна уу? Тэг. Аваад ирэх юм уу? Аваад ирээд юм бэ тийм ээ. Энийг нөгөө би нөгөө хүүхд тахта өдөрлөгтэй машин амар сонирхдаг. Тэгсэр нэ яхав ээж мэж авч өгчлээс. Гэтэ яг имийг бол авч өгч байгаагүй. Тэгээ тэнгүүтлээ нөгөө би том болж байгаад заавал ингээд мөнгө олдог цалинтай болж байгаад өөрийнхөө мөрөөдлөө өдөрлөгтэй машиныг аавна гэж бодоод тэгээ явжсэн. Наад чинь мэдк. Одоо үнэн санахгүй. Тэгээ 18 билүү 19 онд яг бүр яг заавал зоригтой үнэндээ гэж байгаа тийм явчихсан аахгүй. Яг тэгдэг шүү. Хүүхд юм чинь тэгэл ингээд гой тоглоомыг харна, үнэтэй тоглоомыг авмаар санагдана. Манай одоо тэгээд хүүхдтэй болсон. Хүүхдтэй одоо тоглоом зөөч шүү дээ. Одоо тэгээ юу өстэй? Жохон өстэй. Том болол тэгэл одоо хамгийн үнэтэйг нь авмаар л санагдах. Өөрийнхөө одоо хүүхд тахта авмаар санагдчихсэн нэг өөртөө хүүхдтэй авч өгч байгаа нэрээр өөртөө аваад байгаа. Гоё өрөөс өндөгтэй нэг тухтай. Ер нь сонирхол яг одоо энд ер нь ямар хот болсон бэ? Энд нөгөө за мань нэг цомог хийцэн байгаа. Тэрийг бол хийгээд одоо цацах дотоо байгаа. Зарим нэг дуунууд нь дотоо байгаа. Тэдрийгээ бүгд ингэ хийсэн. Тэгээд дээрэс нь нөгөө сэрүүлэг мэрүүлэг гэдэг нөгөө сүулт одоо нөгөө тоглолтын өмнө ингээ гоё итгэвчүүлэх тийм дуунуудаа л ер нь энд ингээд ер нь хийсэн. Тэгээд эн чинь ингэнгүүт ингээд юу яахгүй спортгүй баста. Энэ хаалгыг хаач юм бол нам тэгээд зундаас амар халуун байгаа даа. Шигэр бүрээ. Кондишн. Одоо энэ кондишн дээр хийж юм шүү дээ. Харин тийм кондишн дээр хийж. Энэ хатангууд бүгднийг байна яг 100% өөр гарч. Одоо ингээд чанга дуу муу тавихад дээд доотой нэг яахгүй. Гайгүй. Гэтэ ер нь шүн яах юм бол харин цагдаа магдаа дуудсан лээс дээр би нэг 2 удаа 100,000-аар торуулж яг нөгөө шүн онгод ороод яг юмаа хийх гээд суусан ч юм байна. Цагдаа орж ич яажсэн. 2 удаа торуулсан. Бойлцолтой. Хоёр дахь дээр. За сүмстэй асуудал шүү дуугаа хийх гэдэг. Тийм дуугаа хийх гэдэг. Тэнгүүтлээ архитан согтуурч мохтуурч тэгээдсэн юм байхгүй болохоор. За зөвлөө. Дуудлага юм чинь. Яаж ч манай хажуутлаа айлын нөгөө нэг яг танахтай л ч жоох танаа хөхтэй. Энэ жоохон хөхтэй. Өөж мөж байгаа сонсогдоод бас завлантаа л та тэгээ удаж яхад нэг хажууд вандабогийн бум бум ямар боломжтой болсон нөхдөд доо. 1 2 Ат бандаж юмсаад авах. Энэ сартаа дут юу шиг. Тэгтээ энэ сайхан олон доонууд төрсөн байж штэ. Тэр хизээ ихтер найз охинтой болоо. Болно доо. Тэр заавал яах шаардлага байхгүй гэж бодож байна. Зам дээр л гараад ирэх гэж байна. Гинт ингэж урдах юмаа ингээ хийгээ явж явах боллоо. Тэр чинь тулаж ихтэй лөө. 90 бар юм уу? Бар штэ. 98 юм уу? Чи ч бас бар. Би бар. Жамч бар уу? Жамс бар штэ. Баахан барууд. Жанц чааг тэгэл яриалдсан шүү дээ. Хичээл хийдэг. Тэмтэргүй байдаг гэсэн. Гитар ирсэн юм хүн явж байгаа. Хүмүүсээр мэдж байгаа юу үгүй юу? Анхуу шван дээр чинь 10 жилийн нэг байсан шүү дээ. Вадабогийн вандэ бид ч нэг анги байсан. Тэгээд юу гэж их нэг тэр талаар намайг юу гэдэг юм. Анхуу шиг 10 жилийн дэвтэргүй явдаг байсан. Ер нь баг дэвтэргүй нэг ганц дэвтэр дээр баг бүх хичээл нь юм байж тээ. Нэг гитар ирсэн л нэг янтай. Нэг л банзан гитар ирсэн гоё хоб биш гэх юм уу? явж идэв байсан шүү дээ гээд юм ярьжлээсэн. Өөр өгөө. Нэг тиймэрхүү л. Тэгэл өөрч тийм байхгүй тий. Ванда ба өөр ванда жамц шүү дээ өөрөө. Ангаараа хичээлээд таслаа цонхор өсөрдөг гэсэн бохоо манайх нэг давхар. Тэгээ бантер ингээл эхнээс үсрээл буугаал доотоо тохол. Үсрээл сууж идэг ингээд би сүулт нь гараад ингээ хараад ганцхан ихтэй сууж байгаа. Тэр жамц. Яа. Тэгэд энэ бас өөрөө бас нэг гитарлын үр замтай явдаг гэдэг шиг тэнд нэг сууж илээд нөхөр байлаа шүү дээ. Бүх бантер гарч ганцаараа сууж байгаа шүү. Тэр одоо айс ямар сургууль вэ? Хайсан би ч оюуны ирээдүйд байсан шүү дээ. Тэр бас ер нь яагаад ер нь хот руу шилжсэн? Манай гэр ер нь хэд өдөө нөгөө тэгэл чи дарахных бас шүү дээ. Би дарахных. Би ч 10 дугаар анги хүртлээ дарахын байж байгаа. Тэгээд маань нөгөө дийш шигтэй даруухан байсан баг тий. Гээс дараахан биш яас. Гэтэ Жамс бид хоёртой танилцж байгаагүй тий тэр дараханд танаа сургууль чинь амар хол байдаг гэсэн юм чи. Чи хаан дурсан. Манай оюуны ирээдүй. Оюуны ирээдүй хэмээн ангисэн.
ер нь хүмүүс бол манай ангиас алдартай одоо яг тийм анги авч явдаг мовдөг тийм хүүхд яг спорт орлого маргад ямар амар он сурдаг маргад гэдэг. тэр баг ангид байсан. Тэгээ ээш мэш дээр би чинь юу яасан штэ. Олимпиадынхаа медалууд өгсөй авчиж. Чи сон сурдаг гэсэн юм тийм? Би чинь айкугийн аяг. Кенгуру дээр нэг байлуу да. Байгаа л үү. Яг ч медалнууд айкугаар их авдаг гэсэн. Тэгээд онц хийдгүй ирнэ онц сурдаг гэсэн. Тийм. Гэхдээ ер нь бол ингээл нухаалдаг хүмүүс ш тийм биш. Зүгээр байна. Хот шилж ирэнгүүтлээ бан чи ангиасаа сургууль мруулаас ер нь амар өндрөө авсан шүү дээ. Жамц штэ бас манай ингээд орж айгу хоцорсон юм шиг байсан шүү дээ. Миний би бол бүр хайн штэ бүр хитрхи байна. Тэгээ харахад анзаархад бол айгу хурдан гүйцсэн шүү дээ. Тих бах уу шинэ ангид ороод бас тэгээ нөгөө програмаар нам нөөрэс бас мангар уртаа бүр суугаад амар нохдог тий баандаа бүр. Тийм шүү дээ. Дуу мон дээр хүртэл ирнэ гэдэг шүү дээ. Өнгөхгүй суусараагаад амар онц сурдаг болоод төгссөн шүү дээ. Ер нь доо мон дээр ч ер нь цаа чинь ингэж нохч сууж мажаад гой болчихдээ шүү яаж чаад. Анх ер нь тоо ер нь яг яаж танилцсан бэ? Мара гэдэг таних уу? Мара дуулаад байдаг. Гүү биш. Дахны зөв. Дахны юм байна. Дахны мара. Мара гэдэг нөгөө Вандитэй эсвэл нөгөө ангаах нэг ангид байсан. Мара гэж байт юм аа. Мара. Юунд галт хэрэг дээр тоо хоёрын уцны юу болдог шүү. Биш. Мара явчихсан. Ямар ч шүтэл танилцсан гэстэй доо. Тийм нэгдүгээр курстэй байж хат надаа ингээд дуу манай найзтай ингээд танилцаад дуумаг ингээд бичээд байна гэдэг гэсэн чинь 25 автобустай бодолт өгдөө ах танилцчихсан байхгүй. Тэгэл чи Вандигийн дуу бичих гэжсэн. гэрт нь очиж юу ажсан. Би нэрээ сонирхуулах юм бол нөгөө юугаа миний битүүрийн анхны нөгөө процессор шүү дээ тий. Анх дуугаа бичижсэн процессор нь одоо энд байгаа. Тэгээ форматлаагүй. Одоо яг тэр бодгийн цаанаа. Тэгээ дараа нь анхны юмнуудыг хадгалах тустай юм шүү тий. Тий, юу гэдэг чинь түүшлийг нандин болгож тий. түүштэй болгож шийдэлдэг юм байна. Бид хоёрт ч одоо анхны юм гэж хадгалсан юм байдаг юм уу? Итгэхгүй. Та хоёр анхны одоо бичижсэн утас ч юм уу, нэг ч юм уу байвал бас дурсгалтай шүү дээ. Би одоо 14 байсан дээшлүүдээ 15 нөгөөт зүгөөнд өгөөлт. Авч үлдсэн юм нэрээ байхгүй юм да. Одоо сая тэр Rocket Bay юугаар ороод ирж байгаа. Анхны одоо Neumann микрофон одоолтол байлгадаг, одоолтол ажил явуулдаг. Тэгэхээр яг анхны юмнуудаа сайн хадгалж явах хэрэгтэй. Анхны цомог гэл мөнгөдөр нэг хийж яхад тэрийгээ тэгэл одоо тараалах байт нөгөөл би ч яах тэгэл хуан дараадаг. Анжин лам бурхан бас байна шүү тэнд. Тэр маа дүү бас зурдаг дүүтэй. Зурсан юм. Тийм зурсан. Өө ямар гоё. Зурж яг бэлгэлж ирсэн надаа. За. Эд Вандап дуулаад амар дуу хит болж явах үедээ шинэ жилээр хідэн газар дуулж хитэн төгрөг хийжсэн би нэг өдрийн сонирхоод нууц шууд хэлүүл рекорд. За чи их санаа. Вандап карт байсан. Карт авахгүй. Надад карт хайцсан ч илүү да. Карт гэдэг нь юу карт вэ? Банкны карт. Тэгээ мань болохоор карттай байж таарсан. Тэгээ би бид хоёр нэг газар дуулаад тэгэл дараагийнх нь яг хажууд байж таарч маараа. Тэнгүүтлээ тэгвэл танахын ингээ авчил даа гэл шууд ингээ нөгөө өөр яг гараа явж гот дахиж дуулуулж молуулаа. Тэгээ нийтдээ нэг өдрөө нэг баг хөдөлгөөнд бол баг 10 цаг хүний 10 цаг төгрөгтэй баг буужсэн байгаа юм лөө. Тэгснээ чи ингээ гэртээ ирээл нөгөө данс мансаа шалган тэнгүүтлээ ингээд нөгөө юугаа кармагаа авах гутлаа ийм цуцаа мөн. Бэлнэр авчих. Бэлнэр би ингээд авцаа. Нөгөө карт болохоор тийм карттай тэнгүүтлээ тэрийг ингээ маань чаа шууд ээж мэжтэй ч л өгөөчлөө өөрөө итэм илүү тэнгүүтлээ шууд машин авснаа ёо. Машинтай л хамсан гэж байдаг гэсэн чи тэгээ шууд машин авчихсан шүү дээ. Ажлаараа дуулаад хамгийн анх тийм орлогоороо тэгээ бүр анх бол мөнгөд 21 цомгийг хийчихэд тэр чихтэй ууж яваад маргааш нээж тэрэ цэцэг байсан очижсэн шүү дээ яварцсан. Цэцэг аваад. Тэр дагтуу байгаа юу? Агуу байлаа ганц шүү дээ. Тийм үү. бас хангаж өгнө гэж бас. За анхаас ярьж тийм ээ. За тэр анх яг дуу хийж эхэлж байгаа юм гэр бүл нь яг яаж хүлээж авсан? Гэр бүлч гэж манай ээж л байгаа шүү дээ. Манай ээж ихч гэх юм уу. Тэгээд би чинь микрофон
авцаа байхгүй анх эхлээд энэ unbox гэдэг нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Нэг студ гэдэг байхгүй. Сансрын тэнд чи 50,000 төгрөгөөр дуу бичүүлээд одоо банк ингэж өгч чадахгүй одоо бойл наад юм аа бойл мөл гээл яаж байгаа байхгүй. Амар ингээл амтна шүү дээ. Тэнгүүтээ угаасаа банк 50,000 төгрөг өгöd юм гэж байхгүй юм чи. Тэнгүүтлээ ер нь өөрөө яаж хийж аваад хичээж аваад мөнгө олоод микрофон авъя даа гэж бодохгүй. Тэгсэн чинь юу яасан? Манайс чинь төгссөөд яг 1-р курст байж хахад юу яасан штэ. Нэг юм 280,000 гэж өгсөн штэ. Сүүлийн 70,000 гэж өгсөн шүү дээ. Тийм. Тэгсэн яг чицоо юм чинь тэрийг бол мэдчлэх хэвээр дөө тийм. Яг 16-ны намайг 11 сарын үед бүр амар боён болсон шүү дээ. Тэгээ Хоолч ял идэлсэн хаалсан шүү дээ. хоол моол идэл манай үеийн чинь ийм шууд шин күртэг шин гутал мотлаа. 280 доллар олдог байсан. Тэр үеэр эзнээс их мөнгө байсан. Тэгснэ би болохоор микрофон аавна гэж боджоод нөгөө нэг ихтлгүүрийн яг зүүн гартал кварта гэж газар өгдөө. Тэгээд тэр кварталоо тэрийг харсан байж хаад 245-аар нөөтийг асуулж аваад тэгээ нөгөө нэг 10,000 гарчлаа нэг 10,000 хүрэхгүй дээ тухайд. Хоол авч дөнгөдлөө нэг юм малгай ингэж буруу харуулж малгай аваад тэрийг ингэ буруу харуулж юмсэг. Микрофон бариад ороод ирсэн чинь юу солиороод гээ уцаар эхлэе хэлцээс. Юу солиороод наад гутал мотлаа солиож гээ манай ээж. Ёо тэр би ингээ амар ч урамгүй ингээ болчихж байгаа юм чи. Манай найзууд 10 жилийн найзуудтайгаа тэгээд нэг холбоо тасрахгүй шүү дээ. Оюутан болцсон тэгэл нийлэл сургууль тараал тэнгүүтлээ явж байгаа ш тэнгүүт ингээ шин күртэгтэй тэнгүүт би ингээ хоочин күртэгтэй. Тэгээд маад очиод нэг цөв идчихгээд ээж цөв иж тэнгүүтлээ нөгөө хоёроо дагуулаад гэртээ очиулна гэсэн чинь энийг эргүү юм хараад байгаараа энэ та хоёрын хилээ чи нэг юм микрофон аавна маавна гэж солиороод микрофон авсан байна. Тэгээ би бүр ингээ яа гэж аавч ормо. Тэгээ нөгөө шүн мөн орой морой хичээлээ тарчих чинь үтлээ дуу хийгээд сунгууд ингээл яа. Наад нэг юм аа манайх ямар ч урлагийн хүн байдаг аахгүй. Манайх нэг ч урлагийн хүн байгаагүй. Танаа аавын чинь ч тал тэр манай талч тэр юусэн урлагийн хүн байхгүй. Бойл мэл нэлийн балаа юм аа. Тэрийг олон юм. Тэгэл нөгөө студид үүрэл нэг юм айл майлд очиж нөгөө нэг дууг нь бичиж өгдөөс баг. Жишээлбэл одоо тэр хэцүү цаг үеийн хамгийн ихний явсан дуу юу вэ? Би жишээлбэл таах уу? Тэр баг өөртөө жигүүргүү мэгүүргүү Light for Life гэдэг дуу өгдөө. Тэрэн дээр баг яг тэр үед байхгүй. Light for Life гэдэг чинь нөгөө юу аялуулдаг үлээ. Артгон даас нэг Андрил тэгээд Epic аян дээр дуулсан тийм дуу байхгүй. Тэгснээ нэг мөнгө ослал хэлсэн чараа. Ирхээ болж юм байлаа. Наад балаа юм бойл мөл гэхээр бүр зогсоогоод тэгээд болж эхэлсэн шүү дээ. Тэгээ одоо амар дэмждэг шүү дээ. Мангар том зүрх ер нь бол хамгийн анх эхэлжсэн баг тий. Тэр гэхдээ яг хаа Bluetooth рекордд орсны дараа. Гэхдээ манай ээж нөө анх клип мөнгө олж эхлэхээс өмнө ч гэсэн өөрөө дэмждэг байсан. Яг л ч нөө хувцас клип хийлгүүлэх гээд анхны клип тэгээ хувцас гэдгсэн чи ээж нөө хүн амтнаас мөнгө зээлэл тэгэл нэг бүрэн ингээ хувцас авч өгч дэмжиж өстэй. Одоо тэр амар зүрхэнд үлдсэн байд шүү дээ. Болох гэдэг нь байна. Ер нь ихтэй ярьсан чи жоохон сонирм болчих шүү. Гоё шүү дээ тухайд ингээл дэмжээл те. Тэгээ та хоёр ч гэсэн анх видео хийж явах тас. Ер нь тийм ер нь л хүн болгонд тийм зүйл суулжлаа гал та. Бид хоёр ч бас намагч би офшороос өмнө бас хийдэг пипи шоугаар хүн болоод одоо юу хүмүүс нь ч нөгөө дандаа доогуур нь одоо ингэж байгаа эмхтэй болчихвоо гомолис би болчихвоо гэл доор нь хүмүүс тэгэл ах トゥ амаат саднууд ерөөсөө яагаад одоо наатаа болооч одоо энэ театр руу ороос энэ драмын театр руу энэ одоо ерөөсөө ямар сони юм хийгээд байгаа юм бэ энэ юу тийш ойлгохгүй байна гэдэг. энэ юу ангалцаад юу тийш ойлгохгүй Ээж амаа ч бүгд ерөөсөө хийж ойлгохгүй тэгээд аюулаа шүү. Тэгэл ер нь бол хэцүү байсан шүү дээ. Тийм уюутыг ер нь давдаг тий. Хүн заавалчгүй. Тэгээд дуртай болохоор л давд юм шүү. Тийм. Дуртагсаар байгаа тэгэл дургу юм хийгээд тэгж жагаад тэгвэл болгүй тэгэл шууд. Ер нь дэмждэг хүн ховор тэр цаг үе тий. Тэгээ надад хамгийн түлхэж болсон юм гэх юм бол бас нэг охин нэг эмэгтэй найз байсан. Тэгсэн чинь хэрэлцэх байхгүй тэр. Тэгсэн чинь харин тэр дөнгөж дуу муу 23 мянган хүн сонсдог. Хидийн яншсан гаргаснаа өөрийгөө од олчлоо гэж боддог юм биш үстэй. Тэнгүүт миний бүр ингэ заавал хийж байгаа юм да эзэн болоод
баталж харуулах юмсан гэдэг хүсэл ингээл шууд. Тэр Тодорхойсон өдөөсөн байна тийм. бүр амар өдөөсөн шүү дээ. Шар гоцсон шүү. Та хоёрыг ч яг бас шар гоцоолгож ирсэн юм байгаал дээ бас. Аав бүр маний гэж хэлсэн шүү дээ. Би ч нэг суйсаа төгсчод би ч мөрөнгө хөвслээ. Хөвсөл би ингээд жил амьдарсан байхгүй ковид хийж чад гарцсан байсан. Тэгээд гэж бодоод аав намайг шууд өсч би бол одоо чамаг одоо ингээд зургт радиор гараад одоо ингээд явна гэж бол би бол чамд итгэхгүй байна. Чи одоо яа тийм байгаа. Одоо өөр амьдрал олж хими одоо гэдэг тэгэл мэдээж одоо хүүхэд нь соёл урлагаас болж жүжигчний төгсчөл гэртээ ингээд телевизээр үзэж сууж байгаа. Тэгээд хиний чи ингээд аав уурлаж тээ. Тийм нэг тогтцоо ажиллаа байхгүй мөрөндөөч орхитой ажил хийхгүй гэртээ л байгаад байгаа юм чинь тэгэж тээ. Тийм л дээ. Гэхдээ бас нэг буруу ч юм. Тийм бас тэгэж үгэлж байгаа нь бас тэгээд бас буруу ч юм. зүг үгэлээ. Тийм зүг хэлсэн. Тийм. Нэрэл итгэхэрэг хүн байсан ингээ харахад тийм. Моби Home өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Хаваа ярих уу? Хаваа. Хавын болсон та. Хин нэг муусна. Муулах шээ. Хаваа ярих. Моолна. Муулахыгаа зүгээр хов гэж одлаа хэлсэн юм Ам шүү дээ. амтлаа гэдэг. Янз бүрийн хаваа ярина дөө. Анти талаар ч юм уу. Анти одоо яадгүй юу вэ? Яатгүй чи үсэн чи өөр тодорхой ярил. Таньдаг одоо олонний танд одоо хүмүүс таних одоо хүмүүс одоо хавж юу? Хавч. Мэдгүй би ингээд цог хилтэж яхад ингээд таарын бичлэгийг ингээд үзэж штэ. Тэнгүүт ингээд яг ингээд орондоо орол хийцгүүрэл ингээд цог ингээд байж байгаа. Таарын бичлэгийг ингээд тавьж үзэж байгаа юм та. Тэнгүүт ингээд лүплэхийг ингээд доош ингээд. Таарын бичлэгийг аюул хийж. Халзах гэсэн ипо унтчихдаг. Яадаг юм бол тэгээд Өөд нэг яавал ингэ Тийм бичлэгийг ингээд яваал. Гэлний чиний нээж байгаа юм. Хаяа баатмаар. Тийм хоб байна. Одоо өөр одоо яриул бас болохгүй. Наш сайхан гоё хоб байна. Наач ховоор авъя. Яасан гоё. Чи ч гэсэн одоо Wonder Book-ын дуу сонсоод унтдаг байсан. Зодолтож ирсэн юм. Нэг амар дөрвтэй зодолж байгаагүй. Дөрвтэй ч ганц хоёр бол цохилцож магтчихсэн. Цохилцооч үү дээ ба. Ер нь яг тавилцуул хин хэлэх бол. Би л өгс зодсон шүү дээ. Ганц ч зодоо модоо хийж үзээгүй баг төрлийн юм шүү дээ. Ер нь зодоо модоо би чинь баахан шанаа авч ирсэн. Дээрээс нь зодуулж ирсэн. Тэгээд бас зодж ирсэн. Хамаанд үзэж байгаас тэр нь. Нэг амар тийм баг. Би бол гэхдээ зодоонд бол ер нь бол зодуулж исэн нэхлээ. Зодж исэн нь бол түүх бол мангар цөөхөн. Гэхдээ ер нь бол Жамц чи ер нь бол нэрээ зодон зохиноос холох. харин тийм хол. Тэгэхээр чи ер нь бол нэг зодоо модон болохгүй л дээ тэгэл нэг хэрүүл оруулаад. Сэхэттэй айл өгчтэй. Жамц чи сэхэттэй айл өгд. Сэхэтэн гэдэг нь нөө юу эмч тэгээд багш. Эмч ба тий багш. Тэгэхээр чи сэхэтэн шүү дээ. Сэхэтний гэр төрсөн болохоор алга дутуугийн синдром уйхан замбуу тв. Цааш нь их даруулсан. Тэгээд ер нь найзууд нэг зодтолдог хүмүүс юм да. Жамцын дарахад хийтэйг. Тийм. Нэг найз нь байд юм да. 10-ын дунд явахад 10-ын зодчдаг нэг тийм найз нь. Дугуй муу ундаг зү хөл мөл юм баг. Тийм. Тэр корос мороос хүүхдээ зөө ийм хідэн корос юм байна. Манай сургуулийн тойргийг ингээд хоёр тойрдог юм байгаа байхгүй юу? Овоо том тойрогч шүү дээ. Тэрийг бид нэгээд нэг хагасны орж амсгаадаа хүүхдээ сууж ингээд тусчихсан. Тэгээд Гоц юм шиг юу зодтолтын төлөө тийм спортын юм шүү дээ. Өөр мангар дараагүй хүн арах юм бол нэрэ хүчийн ашигтай гिचэр тэр дундаас тэгсэн бүтлэг галзуу аим. Жинка атман гэж тэр ихтай л гэмээр нэг найз нь байдгийн. Үзчихвэл одоо жамц бол чам дараа нь хэлэндээ хин юм байна гэж. Харин тийм. Төвшөө илүү төрөө илүү. Тэгэхээр жамц хол байсан зодооноос бол. Тийм. Үнэхээр ол. Уу ямар сайнд ангаараа тасалж ганцаараа сууж байгаа. Тийм байсан шүү их даруухан. Гэтэ ганган жам авцтай. Одоо ингэ дууны талаар юм асууя л да. Хамгийн урд гаргаж ирсэн дуу гэдэг хүмүүс нь мангар том зүрх гэлээд нэг дуу ярьж штэ. Тэ хамгийн удаан ингэ нусан дуу нь юу вэ? Юу юм бол. Тэгээ би бас яг тэр гээд хэлж чадах юм. Ер нь бас тийм олон дуу байна. Яг тэр дээ гэж хэлж яахгүй. Хоёрын дуунууд гэхдээ нэг ийм тэг үг нь нөгөө бусад дуучдын дуунууд ер нь нэг ийм өгүүлэх шиг юм бидэн штэ нэг алдаатай. Тэгээд ингээ би гараад чамд дурлаа чимэн юм уу. Той болохоор ингээ тийм үг нь нэг мөр. Тийм. Тэр чи уус дуугаа яаруу цаг авгаарын мэдээ тэгээд юу болоод байна гэмээр. Тийм. Тэр хараа аялгуулдаг хурдан зэжлэгддэг их гоё. Тийм. Би тэгээд тэр юу чин хараа цаг авгаарын мэдээ гэдэг чинь тэр нэг Стюарт цохинд шууд биччихсэн дөө шүү дээ. Инэрлэх бид гурав
Солонгос тоглолтоо хийчихэд Той онцлог бах те ер нь бас дуустас үгүй бичих. тэр зүйтэй айн гой түүх ярьж хөө. Тэр солонгос тоглолтоо хийчихэд нислэгээсээ ингээ хотч байгаа байхгүй юу. Тэгээд дараагийн маргаашийн нислэгээр ингээ нисэж байгаа байхгүй юу. Тэгээ явжсэн чинь нэг аим хөөрхөн ингээ онгоцны өвчлөлт хийжсэн байхгүй. Тэгээ би ингээ тэр хараа ямар хөөрхөн бэ. Яах вэ гэсэн чинь ингээ чи ингээ очоо инэрлэх татж байгаа байхгүй. Чи ингээ фейсбુક ингээд би ингээ ажиллаа фейсбુકийг очоод аваа штэ гэсэн чинь очиж чи надад фейсбુક өчөж гэсэн чинь гүг гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь ингэж очсооснаа хөхгүй юм шиг байна гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь одоо дахиад очихгүй да. Тэгээд би ингээ чамайг ажиллаа хийж байгаа гэж ингээд ойлгож байна мэдчихээн. Тэгээд тэгтээ чи ингээд одоо зүгээр фейсбુકээр л өчөхдөх хөө гэдэг ингээд хэлчихэж байгаа. За хэцүү юм байна гэнгүүтлээ очоод яг нэг завтаа олцсон байж ах үед нь очоод би ингээд чамайг ажиллаж байгаа гэж. Үнэхээр тэгээ фейсбુક өчтдөггүй гэсэн чинь надад бичиж өгчээсэн байхгүй. Тэгээ буугаад нөгөөдг нь хайлаа амар нийтлэг нэртэй. Хайгаад олдгүй. Тэгээ би машинаа унаад инэрлэх хажуу цуцсан ингээд миний уцаар хайгаал сайгалс. Өө энэ шүү дээ гэл. Тэгээд реквест явуулсан ч авч чинь. Тэгэл одоо яах вэ гэсэн чинь жоох юм бичээ. Тэгээд зургийнхын дараа өрсөлдөөнд би орж ирлээ залуусаа гэд комент хийгээд. Тэр чи яангаас амар төгжиж байгаа штэ. Нисгээс тэнгүүтлээ төгжиж явж байгаад энэ Мишель Экспогийн нэрэнгүүтлээ бичвэ дараа хаахаа гэл reacted your comment гэл тэгэл тэгж байгаад амар хөвгөлтэй санагдсан л. Тэнгүүтлээ тэр охинтой тэгээд жоохон харьцаж байгаа. Тэгээд минь ер нь болсон дөө тэгээд тэр дуу муу ямарсан. Тэр охин зөрүүлсэн маань тэр харуу цагаагаар ингэдэ. Аян олцсон юм. Тэгээд юу ч юм мэдэхгүй байж байгаа. Тэгээд тэрэн дээр харуу гэдэг нь Big Bang-ийн харуу юу? Тийм. Тэсний цаг агаарыг мэдээ. Ер нь эдний дуунаар харин нэг тийм өсрээд идэг. Өсрээд байгаа мó. Тэгсэн мөртлөх гоё хүнд дүрслэл буулгаад идэг. Нэг юм уутгартай удаг. Гонтой дуу байсан ч гэсэн ер нь жоохон юм тэнгэнтэй болоход бол. Тэгсэн мөртлөө өгнүүд нь юм өөр дүрслэл ихтэй гэх юм уу. Тийм байдаг их гоё. Хавта брэнд Монголиа. Уулын болон спорт хувцасны дэлгүүр. За одоо амар хүнд асуулт асуунаа. Хүнд амьдралын философи. Ер нь хүн яах вэ? Ямар юм? Чамаа сонсогч нарт те амьдралын философи гэдэг нь миний амьдралын философи бол ер нь хүнд гай болохгүй л амьдрах. Тийм философитой амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээ дээрэс нь хүнд хэрвээ тусалж чадчих юм бол тэргээрээ тусалж ивэл ер нь гоё гэж боддог. Тэгээ тийм л философитой амьдрахыг хичээдэг. Тэгээ ер нь их аймаг гүн гэдэг тэгэл энэрлэх шиг гэл ингээд бас сууж магаал юм бодоол тэгэл нэг тийж амар юу гэдэг юм аа. Бодлын юм бодохгүйгээр ер нь юмыг аюух хийдэг тэр жоохон дутагдaltaй л чанартай. Тэр нь бодож иж хийх хэрэгтэй. Гэхдээ би ер нь юмыг бодохгүйгээр хийчээ дараа нь бодод. Гэтэ ер нь жоохон арталтай тэр нь амар хаа. Тийм яндаатай байдаг юм шиг аа. Ер нь бодохгүйгээр хийчээ тэр нь заримдаа ингээд онж манаа. Бид хүн бас бодлын их зовдсон юм шиг юм уу бодолтой бүр. Бодоод хараас тэг хит их бодох ч ерөөсөө асуудалтай байлаа гэж бодоход асуудлын томруулдаг шилжиж. Тэг хүнд гай болохгүй гэдэг чинь хамгийн том хүний гэмэд ер нь бол тэгэд ард нь маш олон юм байгаа шүү. Хүнд гай болохгүй амьдрна гэдэг чинь ээжтэй гай болохгүй, ах トゥ нартай гай болохгүй тий. Рэпер болон урлагийн дотроос хамгийн хүндэлдэг. Рэпер одоо манай тоонд чангаж байгаа юм гэсэн үг шүү дээ. Урд нь ингээ хүмүүсийг ингээд миний өөр бодол өөр байсан. Тэгээд би одоо бол гинж ахыг аягүй хүндэлж байгаа. Ер нь бол хүндэлдэг болсон. Өмнө хүндэлдэг л байсан л та. Тэгтээ тэрнээс илүү их хүндэлдэг болсон. Яагаад гэвэл бид хоёр бас ингээд хүндэж удаан цаг хугацааг өнгөрүүлж байгаагүй байхгүй. Бид хоёр ч одоо амьдраад бараг л хөдөлж өнд 3 сар цогтой юм байчлаа. Тэгээд ер нь түүнийг харах үнцэг хүндлэл өдр бас ер нь шал өөр бас хамгийн хүндэлдэг бол гардах гинж. Одоо нэг юм байгаа. Сүнслэг ертөнцийн амьдралдаа сүнсчдгийг харж юу юм тэнд. Би харж исэн. Харж исэн биш ээ. Сонсож исэн. Ер нь хөвчлэн сонсож исэн юм. Гэнгбийн баянаа байгаа штэ. Баянаа бид хоёр ингээд тоглолтоор явж байгаад нэг юм сургуулийн юм зааланд ингээд тоглодог байхгүй сакс. Сакс тоглоод байжсэн чинь байж байгаа битүү өстэй болсон. Тэгээ за одоо хөлсөнөөс угаачаа тэгээд одоо дуулах гэж юм чинь бид хоёр тоглож байгаад
Тэгээ би нэг 0 орохгүй. Шүн болчихсон баг л. Тэгээ байжсэн чинь орсон чинь гэрлэн асахгүйсэн. Тэнгүүт заа заашаа шиг гэдэг. Нэг шампантай явууллаа да. Тэнгүүрээ толгоогоо зөксчихсэн чинь хард хүн алхдаг байхгүй. Нэг баянаа л орж ирж шийх гэж байгаа юм л үстэй. Би яг ингээд толгоогоо оожсэн чинь хаа хуудлага хөөсрүүлсэн. Тэгээ сум юм жилиж яхахтай. Тэгээ байжсэн чинь ингэсэн байжсэн чинь шууд нөгөө нэг юм хаалга байдаг шүү дээ нойлын. Хаалгыг ингэж онгойлгож байгаа сонсогдоод хүн орох хэрэгтэй шүү. Тэгэхгүй ингэ шууд нийт шааснаа дотор нь орсноо шаад байхгүй. гараа юу? Тэгээ гараа ингэж дуухгүй. Тэнгүүт нь би бүр ингэж амар сандраад шууд гараад нөгөө хөөстэй юутайгаа гараад ёо ямар юм сонсчоо. Сая та 0 руу ороогүй үстэй гэсэн чинь ч ороогүй тэнцээ өөрс сагтаа болж ирсэн. Тэгэл яа заас ямар юм гэж. Тэснэ дараа нь нөгөө иш шүү дээ тий. Иш баяна 2 орсон аахгүй. Иш баяна 2 орсон ч зүг зүгээр гэл наашмасан. Тэг би уус тий бараг арилж исэн хөөсөн. Тэнгүүт нь лайл тагч орочгүй. Чи баяна тий. Долмаа дуудаад штэ. Чи ядраад Оглоод баянаа Хүү явуулаад доо. тийм баянаа нэг өөрөө нэг даруулах үү. Одоо Wonder Boy хэдэн дуудуулах байлээ? Тоглоом дээр. одоо 965 Хоёр хамтралоо тэгээ соло юмнууд ингээд нийтдээ 65 дууны метрачтай. Энэ бараг 4 цагийн перформанс болж тааж байгаа. Тэр зочин артистууд эсэрхүү. Зочин артистуудаас Big J ах ирнэ, Саран Туяа ах ирнэ, тэгээ дээрэс нь Десант ах ирнэ, Гинжи ах ирнэ, Ука ах ирнэ, Болд ах ирнэ. Тэгэд нэг surprise байгаа. Тэр ихтэй хэлэхгүй. Яг юу яаж байгаа л яг харуулж байна. Nice. Гэтэ тэр surprise нь айгүй гоё surprise. Гадны артист бол биш. Том юм гол байна те. Ерөнхийдөө тайлслууд нэг гэдэг. Манайх ер нь бараг загдаад бараг л дуусчлаа. Одоо нэг цөөхөн л над миний цүнхэнд л явж байгаа. Одоо бараг хэдэн тэгдэг шээ. Тэг яалч чарга нэрээ оюутан насны хайр дурлал бүх юмтай хамт байсан хамтлаг штэ. Wonder Boy тулгсан өөр өнгө ороод ирсэн юм шиг надад санагдсан. Wonder Boy нэг дуу нэг өөр байсан чи өөр болчихсон Тийм шүү дээ. Тийм өөр жоох юм бол би одоо хэлж чадахгүй гадна юу гэдэг өөр байсан чи өөр болчихсон. Дуу ч одоо нэг бүх дуу бид ч адилхан да нэг хэвэн штэ нэг юм юумэр айранд бол тийм өөр түрүүний ярьдаг шиг юм дүрслэл ихтэй их юм уу үгнүүд нь ийм өөр аялгын хүртэл өөрлөсөн. Нэг тийм цоглог юм шиг нэг өөр. Яаж авцалдуулаад ингэ болгоод нэг юм өөр. Тэг үнэлдэг шүү. Гоё шүү. Нэг үеийн залуучууд за тэгээд юу марцсан амжилт төсөө тоглолтод нь 6 сарын 13-нд 6 сарын 13-нд Social Park дээр Wonder Boy хамтлаг байх юм байна тэгээд маш гоё тоглолт болох байна. амжилт төсөө. MFTV бас байх юм байна. Тэр Би бас үзэж байж байна. Тоглолтыг тэгээд үзээд. За тэндээ уулзээд урлагийн хүмүүсээ нэг үеийн сайхан залуучууд байна. Урлаг болон амьдралд тэгээд нэгэндээ гоё дэмтэй тустай хэдүүлээ гоё. Нөхөрлөө сайхан явъя да тий. Тий. За бэлгэн болон руу орё доо. За тэгээ маань төрлийн гэж хамтаа олон спорт явуулсан гэдэг. Тэгээд Баярлалаа. За За хамтаагийн хамтаалуудаа баярлалаа. Задлахгүй шууд задлчих юм бол. оо наадсан зангитай ачиж. За. Энэ Айны дээрээс нь спортын гэх юм тий. Бинд стейхэн. Тэ одоо би юм харахад л яг харагдчихэв тий. бид хоёр Баярлалаа. Ямар гоё. одоо гадаа тоглолтоор Тий. ирнэ. Төлөө одоо явахад бол джинс бинстэй явах юм бол аюу тохгүй шүү дээ. Нэг баг өмсчих юм бол гоё юм байна да. Энэ бол Өөрхөн технологитой бас. тийм үү? Тэ одоо хөлс мөсийг өөрхөн шингээж тэгж байлгаад байхгүй ус хийг мэдрэхгүй. тийм өөр технологитой байсан. За баярлалаа. Хоёр найзтаа баярлалаа. Хамтаа. За энэ Mobi Home вүү болон Mobi Home-ийн юу байгаа? Нэг жил их. Одоо гэрийнхэн гурвалсан үйлчлэг интернет кино мэнэ одоо Mobi Home орж ирэх юм бол. Тэгээд нөгөө Mobi Home-ийн даваа тал гэх юм бол одоо лан шилэн ус ороогүй газрууд гэх юм бол зүр лагер дээр лагер магтай айлууд нь шүү дээ. Одоо лагер дээр очиждаг, гэртээ байждаг, голын эрэг хаяа явждаг, өсвөл аялаа явждаг бол аваад зүгээр хаасаагүй юм. Тийм үү? Тийм. Тэр нь даваа талтай. Түүл бүр гоё юм. Ер нь смарт болсон байгаа. Mobicom сүлжээ орсон бүх газар интернет гэсэн. Одоо манай энэ болно гэсэн юм тийм. Одоо ер нь байгаа. Одоо тийм.
Энэ байгаа дээрэс нь зарим ороогүй одоо бүр хол газрууд ах юм бол утас руу юу л пэйж рүү одоо ягаал шүүчтэй. Яг шилэндээ орсон үгийг нь асуугаад шилэндээ орсон байвал тэгээ шууд бүр улам тэгээд. Энд баг орцсон байлгүй дээ. Өрхийн үйлчлэгийн шинэ эхлэл гэж шүү дээ. Нэг жилийн ирэх интернет за телевизор тэгээд контент смарт хоум би яг ийм их кино үздэг хүн болохоор ер нь бол ийм их зүгээр юм байна. Тэгээ өгөөдөр одоо олон үнэгүй контентууд байгаа. Бас бид хоёрын контентууд байгаа. Үнэгүй байж байгаа. Одоо нэг эрхэн байгаа хүнд үнэгүй шүү дээ. Тэрнээс бүх хүн үнэгүй гэж бодоод байгаа. Сарын их нь худалдаад авчихна. Нэг бол моби онтой айлууд бол үнэгүй гэсэн үг. Дотор мандаа үнэгүй. Манай бол ерөөсөө үзег байгаа. Хотлоо ярихгүй яг тэр ярин яг нэг дор ингэ сууж байгаа. Нэг бүтэн өдөр нэг гоё байдаг шүү, амардаг шүү. Гэтэ харин та хоёрын тэрийг ярин бүтэн төрөөсөлж чад үздэг юм гэж бодсон. Тэгвэл ийм эрттэй болол төрөөслөх шаардлагагүй болчихж байгаа юм шиг тийм. За ингээд дуусгая да. Баярлалаа. Wonderful people байлаа. Зүг 100-аас 200-ийн харанд нэг л чамиа